Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ, ерөнхий сайд засгийн газрын гишүүдээ, эрхэмсэг хатагтай ноёдоо. Улсын их хурлын энэ удаагийн чуулган Монгол түмэн шин сонголтоо хийсэн 2 дахь 10 жилдээ давхцсан үргэлжлэх болж байгаагаараа онцлог юм аа. Энэ түүхэн хугацаанд монголчууд шин сонголтоо үнэмч тууштай байж чадсан. Цаашдаа Монгол түмэн цагийн шалгуурыг давж эх орон хувь заяа эрх чөлөөнийхөө жинхэнэ эзэд нь байсаар байх нь дамжиггүй. Өнгөрсөн өдрүүдэд дэлхийн улс орнууд хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандууллаа. Үүний дотроос дэлхийн уур амьсгалын өөрчлөлт олонний хэлэлцүүлгийн төвд байлаа. Монгол улс ч уг хэлэлцүүлэгт идэвхтэй байр суурь баримталж оролцлоо. Харин хамгийн маргаантай талцалтай байсан дээрх асуудлаар дэлхийн улс орны удирдагчид тун ойролцоо байр суурьтай болж чаджээ. Дэлхийн уур амьсгалд өөрчлөлт орсон гэдэг дүгнэлтэд бараг бүгд санал нэгдэж байна. Одоо бол үзэгдэл тойрч маргах цаг биш, үйлдэл шийдэл хэрэгтэй. Ерөнхийдөө байдал хяналтаас гарч эхэлж байна. Гэхдээ эрс шийдэмгийн арга хэмжээ авч чадвал найдвар бий гэдгийг эрдэмтэд судлаачдч улс төрийн хуваагдлыг төлөөлдөг тагтаа шонхруудч санал нэгтээ хэлж байна. Дээрх нийтлэг үзэгдэл нь амьд байгалийн орших, эс оршихтой холбогдсон боссон амаргүй сорилт болоод байна. Манай орны хувьд байдал ямар байгааг та бид өөрсдөө сайн мэднэ. Газар нутгийн маань дийлэн хувьд цөлжилтийн аюул нүүрлсэн. Сүүлийн 10 гаруй жилийн дотор манай гол нуур, булаг шанд, нойтон усрахаг газрын 30 орчим хувь нь ширгэж чадсан. Монголд халалт, цаг уурын өөрчлөлт дэлхийн дунджаас хамаагүй илүү хурдтай өрнөж байгаа нь нууц биш болсон. Цаг уурын эрсдэс өөрчлөлтийн давтамж ойртож, учруулах гөнөөл нь улам бүр нэмэгдэх болно. Энд хамгийн хүн дээр өртөх орны нэг бол яа харахгүй танаа улс гэж Нобелийн шагналтгоор сануулж байна. Үнэхээр ч энэ зундал ихэд сүүлийн 20 жилд үзэгдээг усан хой зарим газар бууж хэдхэн хоногийн өмнө халуун намраар цас шуурлаа. Цаг уурын дээрх өөрчлөлт хүний нөлөөгөөр үүдсэн. Нэгэнт хүний нөлөөгөөр үүдсэн юм бол бас хүний нөлөөгөөр хүний оролцоотойгоор байдлыг засаж болно. Наад зах нь миний бие аюултай юм болох гэж байхад урьдчилж хэлж сануулахгүй явдаа гэж хойч үедээ зэмлүүлэхгүй тулд сая хичээлийн жилийн нээлтээр энэ сэдвээр хүүхдүүдэд ярьлаа. Одоо улс орныхоо хамгийн дээд шийдвэр гаргагчдад хандаж албан ёсоор цаг уурын өөрчлөлтөд бид анхаарал хандуулахгүй бол болохгүй болжээ гэж хэлж байгаа нэ. Байдлыг засах боломжгүй. Ойлголтоо нэгтгэж шийдлээ гаргаж түүнийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн халалтын гол буруудан хийгдэх хөгжингүү орнууд, их охирогчд болох дорой буураа улсууд, хурдтай хөгжлийн замдаа гарч байгаа улс бүс нутгийн аль аль нь эх 11 сарын сүүлээр Копенгагенд цуглаж шийдвэртэй арга хэмжээ авахар ярьж байна. Гэхдээ Монгол орны байгаль цаг уурын өөрчлөлтөд монголчууд бид тэр тусмаа хөгшөд хүүхэд, баян ядуу, дарга цэрэг ялгалгүй санаа зовж өдөр тутмын ажил амьдралын хэм маягтай хүртэл өөрчлөлт оруулахгүй бол байдал дээрдэхгүй нь ойлгомжтой. Энэ чиглэлд Монгол улсын ерөнхийлөгчийн хуваар бий олон улс бүс нутаг улс орондоо идэвхтэй санал санаачлаг гаргаж ажиллах болно. Дэмжиж бүгдээрээ эрвэхээр санаачлагтай ажиллахыг уриалж байна. Саяхан Монгол улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Миний хөтөлбөр 2 тулгууртай. Байгаль хүн байгаль гэсэн. Мэдээж бидний үйл ажиллагааны үр дүнд ард түмний амжиргаа, амьдрах орчин сайжирч, улс орны маань өрсөлдөх чадвар дээшилсэн байх учиртай. Иймээс ч хөтөлбөрийнхөө гол санааг эргэн төвтэй бодлого, байгаль дээлтэй хөгжил, өрсөлдөх чадвартай Монгол гэж томьёолсон. Мэдээж Монгол хүн эрх чөлөө, бие даасан байдал, авьяас уламжаараа бусадтай өрсөлдөх чадвартай. Монголын байгаль үзэм төгөлдөр, онгон дагшин, давтагдчихгүй чанараараа бас өрсөлдөх чадвартай. Монгол хүнд байгалаас заяасан гэмээр онцгой чанарууд бий. Монголын байгальд хүндэл заяамаар тийм амьдлаг шинжүүд бий. Монголын байгаль хүн хоёр хоёулаа өрсөлдөх чадвартайгаа олон талаар нотолсоорч байна. Харин Монгол төрийн манай төр засгийн байгууллагуудын
өрсөлдөх чадвар ямар байдалтай байна вэ? Манай төр засгийн бодлого, үйл ажиллагааг дэлхийн улс орнуудын төр засгийнхтай харьцуулахад бид хаана явна вэ? Бид өөрсдийгөө муутаа биш, сайнтай нь харьцуулж харах хэрэгтэй. Монгол төрийн өрсөлдөх чадвар бол монгол хүний ажил амьдралтай шууд уялдана. Монгол хүн яаж ажиллаж амьдарч байгаагаар төрийн ажилд өгнөгдөнө. Монгол орны байгаль орчны нөхцөлд эрс өөрчлөлт, эрс дордсон өөрчлөлт гарч байгаа төдийгүй манай хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарын зарим үзүүлэлт түгшүүр төрүүлэх үс хэмжээнд хүрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай орны хүүхэд залуусын 80% нь бие бэлтрийн хөгжлийн түвшингээр дэлхийн дунджаас доогуур байгаа нь тогтоогджээ. Хүн амын дундах өвчлөлийн байдал сүүлийн 10 жилд 160%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сэтгэгт зан үйлийн эмгэг, оюуны хомсдол гэхэд 10,000 хүнд ноогдох үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд дунджаар 30%, зарим газар нутагт 50 хүртэл нэмэгджээ. Монголын 5 хүн тутмын нэг нь архин дондох эмгэгтэй болж ахан хүрээний гэмт хэргийн 90% нь согтуугаар үлдэгдэж байна. Арх архитан согтуурах явдал өнөөдөр зөвхөн айл гэрийн төдийгүй үндэсний эмгэнлийн төвшөнд очиод байна. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах орчин, удмын сангийн нөхцөл байдалд өргөн хүрээтэй судалгаа явуулж, шаардлагатай бодлого үйл ажиллагааг дэс дараатаа авч хэрэгжүүлэх хэрэгтэй болсон байна. Монгол хүний аюулгүй байдал бол Монгол улсын аюулгүй байдалтай бүх талаар холбоотой. Иймээс ч үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэ орчин нөхцөлд нийцүүлэн бүхэлд нь шинжлэх, түүний дагуу яаралтай арга хэмжээ авах ажлыг ерөнхийлөгчийн зүгээс санаачлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын их хурлын гишүүд ард иргэдээ гаднаасаа эзлэгдэж биш, дотроосоо идэгдэж ялзарсан төрийн тухай би нэг ус удаа дурдж байсан. Авилгал хүн суртал Монгол улсад байгаа эсэх тухай Монголд хинч маргахаа байжээ. Энэ байдал улам үжигэрч дамжирч байгааг, хамрах хүрээн өргөсч, учруулах хохирол нэмэгдэж байгааг дээр доороо бүгд хүлээн зөвшөөрч байна. Улс төрд бидний амьдарч байгаа нийгэмд халалт бухимдал бас нүүрлжээ. Иймээс эрхэм төвшөөдмөн шийдвэрээ гаргацгаая, ажиллацгаая. Улс орондоо хууль шударга ёсыг тогтоох ажлыг шүүрх эрх мэдлийн шинтгэлээс эхэлье. Энэ шинтгэл өргөн хүрээг амарна. Хэрэг маргаан үүсгэх, бүртгэхээс эхлээд шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэлх тогтолцоо, тэдгээрийн эрх зүйн үндэс, хэрэгэлдэг хууль журамд нь хүртэл үндсэн өөрчлөлт оруулах шаардлага байна. Энэ тухай эрдэмтэн мэрэгдэд энэ салбарын ч бас ярилцаж байна. Ийм өөрчлөлт хийхийг олон нийт ч шаардаж байна. Мэдээж энэ өөрчлөлтийг бид бүгдээрээ нийлж хийн. Дээд түвшиндээ улсын их хурл, засгийн газар, ерөнхийлөгч гурвын бодлого үйл ажиллагааны уялдаа улам чухал болно гэдгийг энд хэлье. Монголын төр сайн нэртэй, эрхэм ёс суртахуунтай байхыг та бид бүгд хүсэж байгаа. Ард түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээж ажиллахыг хүсдэггүй улс төрийн болон төрийн албан тушаалтан гэж байхгүй. Тэр итгэл дэмжлэг та бид хэр шударга ажиллахаас, хэр тэр шударга ёсыг нийгэмд тогтоож чадхаас хамаарна. Тэр итгэл дэмжлэг нийт улс төрчдөд шударга ёстой л цуг ирнэ. Шударга ёс тогтоох нь аль нэг талын сонгуулийн амлалт төдий зүйл бишээ. Та биднийг итгэж сонгосон сонгогч олны шаардлага, та бидний эрх ашгийг нь хамгаалж гүйцэлдүүлж үйлчлэх ёстой ард түмний маань чин хүсэл эрмэлзэллээ. Ерөөс өнөөдөр манай орны бодлого тодорхойлогчдын хийх ёстой хамгийн чухал нэг ажил гэж үүнийг үзэж байна. Мэдээж альва шинжилэл хөнгүү бол өгдөг. Хууль тэгш хэрэгждэггүй газар шударгаас төгсдөг. Нэг нь дэмжиж, нөгөө нь эсэргүүцэж, нэг нь хамгаалж, нөгөө нь шаарддаг хялбар улс төр энд явахгүй. Нэгнийх нь ивэл өвөрт оргодож, нийлж ам гарах гэж оролддог. Зарим албан тушаалтны уваагүй аргач цаашд явуургүй. Монгол шударгаас тогтоох боломж байгааг энэ зааланд суугаа хүн бүр харж байгаа. Харагдаад байгаа боломжийг ажил хэрэг болгож чадахгүй байгааг л муу улс төр, муу бодлого, төрийн муу ажил гэж нэрлээд байгаа юм аа. Гаргачих шийдвэрийг гаргахгүй, баталж хуулийг батлахгүй, өөрчилчих, хариуцлагагүй албан тушаалтныг өөрчлөхгүй байгаа нь л альва төрийн, альва шийдвэр гаргагчдын сул доройг харуулдаг.